Энэ улсын хурлын хяналт шалгалтын тухай хуулиараа энэ шаардлагыг хангаад энэ сонсгол хийж байгаа байх гэж би бодоод байгаа ш. Зол жаргал дарга. Жохо буруу ч юм хийгээд байгаа юм шиг санагдаж явчихын сүлдээ. Нутгийн өөрөө өдөрдох ёс руу халдаал бие даасан байдлын алдагдуулах гал энд татаж авчрах гад төвлөрүүлэх гээд байгаа ч юм шиг юм бас яриад байгаа нь би бас гайхаад байна л да. Үгүй эн чинь түүгээрээ л явж исэн шүү дээ юм. Түүгээрээ эн чинь болохоо байчаад энд авчирж ярьж гэн гэж би ойлгоод байгаа шүү дээ. За ингээд яагаад вэ гэд ингээ харахаар аргагүй. Нөгөө хяналт тавьж явах үүрэг функцтэй иргэдийн төлөөлөгчд нь өөрснөө ингээд цалингүй учраас янз бүрийн тузын гишүүн болцсон ингээд аж ахуйтай хутгалцсан болохоор яаж хяналт тавьж чадах юм. Тэг хяналтгүй болцсон байсан шүү дээ. Ямар ч би одоо төлөөлөгчдийг ерөөсө буруутгаагүй байгаа эрх зүйн орчиндөө л ажиллаж байгаа нь тэр. Тэрийг бол буруутгаж байгаадаа биш. Энэ ийм одоо нөхцөл үүсээд тэг бүр балраад юм чинь нэг доод сэтрээд савнаасаа халихаар юу болдог вүлээ. Тийм байдал үүссэн шүү дээ. Ван тулс бас болцсон байна гэд улсын хурлын гишүү зөндөө хэлсэн. Тэг бүр аргаа бараад энд ирж одоо би бинтайгаа юм хумаа асуулцж чинь гэж бодоод байгаа шүү дээ. Тэг энэ тийм зүв зүйтэй сайн сайхан юм байлгүй л яг мэдээж энэ зөндөө л ажил хийж энэ нийслэлээ бас нэг үүдэн татчих гал өглөө өдөш оройгүй л явцгаа ажил байгаа тэрийг ойлгож байна. Гэхдээ маш их асуудал байна шүү дээ. Маш их. Нэг жилд 5 удаа тодтгол хийн гэдэг чинь бас яг юу гэсэн үг вэ? Наазах нь. Энэ юу юм төлөвлөлт гэж байгаа мó. За хоёрт зураг төсөвгүй магадлалын дүгнэлтийн хугацаа дуусчихсан. Эсвэл газар нь бүрэн шийдэгдээгүй 1.5 их найт төгрөгийн гэрээний дүнтэй 75 төсөл арга хэмжээг эхлүүлчихсэн байна гэж жишээ нь. Энэ одоо зүгээр үү? Эрүүл үү? Хууль ёсны дагуу юу? Яагаад эхлүүлж байгаа? Жишээ нь. Хуулинд бол болохгүй шүү дээ. Зураг төсөвгүй атал юун дээр үндэслэж тэр зам барих гэдэг байгаа. Жишээлбэл сонгон архын дүүргийн 11 байршил дээр автцам гэж байгаа. Зураг байхгүй. Тэг зураг байхгүй яаж зам барих гээд ингээ мөнгө төгрөгийг өгөөд байгаа юм. Гэхдээ энэ чинь асуудлууд байгаад байгаа байхгүй да маш их. Тийм учраас эн чинь бүр одоо аргаа бараад эн чинь их хурл дээр орж ирж байна л да. Тэгвэл мэдээж энэ байгаа одоо хууль эрх зүйн орчин нь бол ийм байгааг бол ойлгож ил байна. Гэхдээ энэ бол мэдээж энд татаж ирж төвлөрүүлж ярьж байгаагийн үндсэн дээр бол маш хурдан төрөө сайн зориг гишүүн бас хэлсэн. Тэр эрх зүйн нэмэлт өөрчлөлтийг нь бол хийх шаардлагатай. Тэгэхгүй бол ерөөсөө бүр жинхэнэ засаглалын хямрал болцсон юм байна гэж би бол дүгнэлээ сая. Ингээд бүр ерөөс нь ингээд жунгаарлагдсан. Хин хинийхээ дарга хин хэнийг хянах ёстой. Төсөв баталж байгаа хүмүүс нь өөрснөө их ашиг зорчиж ашиг сонирхлын зөрчилтэй юм шиг болж хувирцсан байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар энийг ярихаас өөр замгүй болцсон байна. Нэг талаасаа над хууль эрх зүйн орчин буруу байна гэдэг зүйл байгаа учраас энэ их хуралтай холбоотой. Тийм учраас энийг энд ярихаас өөр замгүй болж байгаа юм. Тэгээд мэдээж одоо бид нэр цаашид юу хийх вэ гэдэг одоо хүн болгон ингээд нэг сонсгол хийдэг, сонсоод өнгөрдөг цаашид үрдэн байхгүй гэдэг юм руу бас орох гээд байна л да. Тэгэхээр энэ их ажил хэрэгч бас би энэ зоолог гишүүнийг их ажил хэрэгч гэж бодож байгаа учраас эндээс бол цаашид юу хийх, ямар ажил хийх үү гэдгээ маш одоо нарийн гаргаж тэрнийхээ төлөө явах хэрэгтэй баг. Ямар хуулинд ямар өөрчлөлт орох юм бол энэ засаглалын хямрал нь арилах юм. Яаж ил тод болох юм гэдэг. Тэр хууль эрх зүйн орчныг маш аралтай сайжруулж өгөхөөс нааш энэ бантан бол арилахгүй юм байна. Нөгөө төгөр мэдээж энэ бүх энэ зөрчил алдаа дутагдлын ард бол хэн нэгэн хүн хариуцлага хүлээх ёстой. Заавалчгүй хариуцлага хүлээх ёстой. Түүнээс биш ингээд одоо яадгийн ажлаа өгөөд улс төрөөс гарчхаараа ингээд хариуцлага хүлээхгүй болчихно гэж юм бол байхгүй гэж найдаж байна. Ардын намын нэг хоорондоо нэг одоо хэрэг наймаалцдаг нэг ийм маяг руу бас орчих вэ гэж санаа зовж. Би бол мэдэхгүй л дээ зөв хин ямар хариуцлага хүлээх юм. Гэхдээ ингээд одоо удирдлага нь бүрэн солигдсон. Тэгээд яг хариуцах ёстой өмнө энэ хэдэн жил хийсэн тэр хариуцлага хүлээх ёстой хүмүүсээс нь уг нь асууж явах ёстой атал ингээд байхгүй. Тэгээд тэр хүмүүс нь ер нь хариуцлага хүлээх юм уу гүм үү? Түрүүн тэр авилгатай тэмцэх газраас би уг нь асуусан юм л та. Бараг тэр нэг хэрэг одоо гомдол юм уу эсвэл хасхомын зөрчил юм уу би тэр мэдж чадаагүй. Дандаа 50-аас дээш хувийн зөрчилтэй гэж гарсан байгаа байхгүй. 50-аас дээш дандаа тэр тоог нь харахаар. Эн чинь одоо юу хэлээд байгаа гэдэг маш том асуулт үүсэж байна.